Сайн байцгаана уу? Тийм ээ, би хүнсээ цуглуулж байна. Тэр дундаа жимсэнд манай гэр бүл маш дуртай. За ингээд идэх дуртай жимснүүдээ авнаа. За бас яаж зүгээр гарах вэ? Өөртөө нүр цэвэрлэгч авсан. Өглөөний мэнд. За энэ өдөр бол битүүний өдөр шүү. Тэгээд би хоёр хүүхдтэй панкейк хийж өгч байна. За манай хоёр бол панкейкэд маш дуртай. Эргүүлээд. Ваа, бас өнгө нь гоё харагдчих шүү. За тэгээд битүүний өдөр орой битүүрдэг байгаа. Тэгээ өглөөдөө хөнгөн зууш иднэ. Цагаан сар болжээ. За золох гээд явж байна. Тэгэхээр би хөхүүл учраас дээл өмсөөгүй. Тэгээ аль болох тухтай хувцас өмссөн. Улаан айлаар явах болохоор тухтай хувцас өмсөн дээр юм билээ. За ингээд манай өвөгийн ширээ харагдаж байна. Манай байна. Хамгийн баг дүү маань байна. Тэгээд айл хэсэд ядарсан хүний царай. Цагаан сараар бичлэг хийж явна гэдэг бол хэцүү юм байлээ. Хүмүүстэйгээ зоолгоно. Тэгээд дээрэс нь бичлэг хийгээд байлтай юм биш гээд бичлэг хийгээгүй байгаа. Энэ өдөр бол шинийн 3. Тэгэхээр цагаан сараар буузнаас өөр хоол идэх гэдэг бол үнэхээр гайхалтай гоё юм байлээ. За энэ хүүхдүүд чинь бүр диско доод бүжиглээд өрөө мөрөөг нь харалтаа зүгээр л яг диско. За тэгээд хамгийн сүүлд сайхан дискотж аваад цагаан сар дуссан байт юм аа. Тийм ээ, хүсэн хүлээсэн бараанууд маань ирсэн. Тэгээ томцсонж байсан хамаагүй тэгээ өмсөд харуулдаг байгаа шүү. Instagram хаягийн дагдгүй бол та нар маань ороод үзээрэй. Энэ урт скертнүүд айгүй хөөрхөн харагдаж байгааз. Гэсэн шүбэр хэм хүүтэн биш. Би найстайгаа кофе уух гээд явж байна. Ее, 2 сард чи ямар их баяр болоод байна. За манай нөхрийн дүүгийнх нь хүүхдийн 1 насны төрсөн өдөр болсон байна. За тэгээд төрсөн өдрийн минь төрхий хангалттай, ээжтэй нэртэй аавда ачлалтай сайн хүүхэд болоорой. За хоолны хувьд бол үнэхээр тасархай. Манай охиныг хараад байгаарэ. Тэг хүүхдийн тоглоомыг хараад баярлаад nice гинэ. За, Мишель бэн шүү дээ. Манай охин инэрл байна. За энэ хоёр хоолоо идэж байна. За тэгээ сайхан хоол идэж аваад төрсөн өдрийн сайхан тэмдэглэсэн байт юм аа.
Одоо сайн байцгаана уу? За бүгдээрээ сайхан шинэлсэн үү? Бид дөрөв сайхан шинэлсэн. Тэгээд шинэ үйлрэл эхэлсэн байна. Оо, сэрцэн үү? Ихшээлэг унтчихаагаар гэс влога хийчих гэсэн чинь сэрчлээ. Бараг цаг гар унтлаа ш тий. За тэгээд хавар болж байгаа учраас кофе хийж уух чинь. Тэгээд ер нь бол нэг их кофе уудаггүй. Хаяг уудаг. Кофенийхоо юмнуудыг бол бэлдсэн байна. Ямар кофе хийж байгаа вэ минь охин? Миний охин капучино хийж байгаа тий. Би болохоор латте хийж байгаа. Охинтойгоо хамт тэгээд сонирхолтой байдлаар кофе хийж үзье гэж бодсон. Бүгдээр хамтдаа эхэлцгээе. 90 градус тохируулах юм байна шүү. Басаа. Тэгээд нэг хавар болж байгаа болохоор бас амар кофе уумар санагдчих юм байна. Тэгээд хаяадаа уудаг. Тэгж бол байн гол манай гэрэл кофе уудаггүй. Тэгээд охиныхоо капучино хийх. Кофенээс авлаа. Юм хэмжээтэй. Тэр анх удаа хийж байгаа болохоор яг яах вэ? Гайгүй хаа тий. За одоо сахар хийн. За нэг халбаг усч. За ингээд. За одоо энэ нэг үсэрчлээ ш. Нүгээр утгажсэн мэт. YouTube-ээс уг нь харсан. За одоо За ямар ч гэсэн кофег найруулчлаа. За одоо энэ ч нэ суу хийгээд аяхан томцсон уу? Тэгээд гоё харагдчихээн тийм өнгөн. Нартай. Вау. За одоо ууж идэх үү? Өнгөн гоё харагдчихээн тийм. За капучино хийсэн амсаж үзье. Nice. Начи уугаад үзтээ. Та тэгээд ямар амттай? Гоёсэн мэн үү? Харин надад таалагдав. Наач чинь өнөртэй шүү дээ. Бүгдийг нь ууч дуусгах чинь. За. Нэг гэртээ капучино хийгээд уучлаа. Энэ үг хажууд заваарч байна. За одоо дараагийнх нь би латте хийх гэж байгаа. Одоо нөгөө нэг сүү мөгөө бас хөөсрүүлнэ. За ихшилэн ууж үзье гинэ. За. Ямар вэ? Гоё. Гоё нөө. Чи ууж болохоор ээ нөө. Энэ хажууд заваарсан байна нараа. Би одоо латте хийх гээд байгаа шүү дээ. Латте хийхин тулд. За. Нэг халбах хагас. Мама. Тэгээд бүлээн ус нэрээ. Энэ усаа нөгөө түрүү 90 градус талуулсан шүү дээ. Тэр усаа юм. Сахар олох уу?
Юу? Чи заардсан байна шүү дээ. За энийг одоо ингээд түлх тавьчихнаа. За одоо нэг сүүгээ пэйжийн талынх юм билээ. Би халаацсан 1 минут. 1 минут. Чимэг байж та. За 1 минут 30 секунд халаах юм байна. Тэгээ 200 мг биш ээ 200 мг сүүгээ хөөсрүүлэгч. За. Миний өгдөгтэй чинь латте штэ жоохон гашуун амттай. Би ч яг кофе дээр ч үуч юм шүү. Миний нүрийг хартаа. За ингэж л кофе хийсэн байж тээ. Би нэг удалганыхаа өрөөнд нэг 50 захиалсан штеп. Тэгээ тэр 50 маань ирсэн. Тэгээ яасан бэ гэвэл би нөгөө Facebook дээрээ Home Decor гэдэг нэм групп ажиллаулдаг байхгүй юу? Тэгээд энэ 50 бэлэн ирж байгаа гэд зар оруулсан чинь хүмүүс авъя гэд. Тэгээ нөгөө өөртөө авчирч байгаа 50-аараа зархаар болсон. Yes. Дараагийн влог дээр та нартай харуулж таарах юм шиг байна. Тэгээ миний влогтой хамтсан та нартай маш их баярлалаа. Дараагийн влогийг үзхийг хүсвэл subscribe дарж нэгдээрэй. Баяртай.